та ойлгосон баг үнэ хэлээд яваад 100,000 доллар чинь худлаа илүү төгөөрцөх болно. Ингээд ихний асуултнаас өмнө таны сандлын тохиргоог 220 болт болголоо. Эхний асуулт. Оролцогчийн маань овог самдан нэр тавг зүрх юм байна. Тэгэхээр та өөрийнхөө ургийн овгийг хэлнэ үү гэсэн асуулт байна. 1990-ад онд манай монголчууд тасраад байсан ургийн овгоо хөдөлж эхэлсэн. За энэ жаягаар би ч гэсэн бас өөрийнхөө ургийн овгийг судлаад ирэхэд бол дээд тэнгэр их эзэн Чингис хаанаас Улбаатай одоо боржхон овгийн хүн болсон. Хариулт худлаа байлаа. Үннээ хилээч, тавга үннээ хилээч худлаа. Чингисийн үр төлөв болох гээд болооч одоо. Сартууд юм уу гатгийн юм уу үннээ хилээч. За тэгэхээр та өөрийнхөө ургийн овгийг үн зөвөөр нь хэлнэ үү? Ёо би ли овгтой. Хариулт үнэн байна. Та 10,000 доллар эзэн боллоо. За баярлалаа, та эхнийх асуултанд амжилттай хариуллаа. Хоёр дахь асуултаас өмнө таны сандлын тохиргоог 360 болт болголоо. Хоёр дахь асуулт маань жоохон хувийн шинж нартай асуулт байна л да. Танаа байгууллагын чинь дарга эмэгтэй хүн байдаг юм байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд та хоёр нь даргыгаа эмэгтэй хүн талаас нь сонирхож шохоорхдгүй гэсэн асуулт байна. Юу гэсэн үг вэ? Яна. Үгүй яна юм сонио асуулт тавьдаг лээ танагчод. За хариулаа тэнэгтвэ бадамын яна. Орон даяар гараа шүү бадамын яна ч хардаг мардаг гэж гоцох үед нэг юм ч одоо. За тэгээд хит дугур яна. Чо бодож яраарэ хөөш яна. За яна. Ёо би нөгөө энэ нэвтрүүлэгт орох бэлтгэлгүй ирсэн болоод ч тэрөө нөө эхнээсээ нэг тогон цохиулаад эхэлсэн чинь нэг бие зараагаад хачин байна. Би нэг гарч таймширж байгаад ороод ирвэл за тэгэлгүй яг түр завсарлаа. Энэ хугацаанд байгууллагын даргын сэтгэлдлийг сонсё. За манай байгууллагын 20 жил яваа болж байна. Үнэхээр сайхан байна. Тэгээ манай ажилч залуучууд үнэхээр сайн ажилласан. Та нартай бүгдээр нь та нарын гэр бүл аз жаргал сайхан бүгдийг хүсээрөө бүгдээр нь чинь. Баярлалаа. Нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Асуулт ойлгомжтой байх. Хариултыг сонсё. За манай байгууллага дээр ер нь ажил бол ажил гэсэн зарчим үйлчилдэг. Тэр утгаараа ч гэсэн би хэдийгээр байгууллагын дарга маань эмэгтэй хүн ч гэсэн би дарах хүн, удирдахч хүн гэдэг талаас нь илүү одоо хүндэтгэж харьцаж ханддаг. Тийм болохоор надад янз бүрийн тийм гаж буруу бодол төрж байгаагүй. Хариулт үнэн байна. Баяр хүргэе. Та 40,000 доллар эзэн боллоо. 40,000 тийм ээ. Үнэхээр үнэн хариулт та 40,000 доллар эзэн боллоо. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Яасан бэ? Яасан юу болсон бэ? За алдарсаа сандлын тоглож салгаа ицсэн байж тээ. Би юу надад юм бэ? Чи шууд нэвтрүүлэг явж байгаа шүү. Сандлын тоглож салгаа ицсэн бах юм. Юу би сая тэнд би салгаагүй. Үгүй таныг салгасан гэж байгаа юм биш. За одоо нэгэнт ингээд сандал маань тоггүй болсон учраас оронд нь 1000 болтын сандал тавьлаа шүү. Юу? 1000 болтын сандал. Нөгөө хөтөрөө сууя тэрнээ. Үгүй хаа тэр сандал тоггүй болчиход шүү дээ. Би залгачаа. Үгүй хаа нэвтрүүлэг шууд явчих та байраа эзэлчихгүй юу? За одоо тэгэхээр бас сандал тоггүй болсон учраас сүүлийн асуулт ч хүчингүй болсон шүү. Ямар асуулт? Даргыгаа сонирхож шохоордохгүй гэсэн. Тэрэндээ та дахиад хариулчих. Гэ би хариулсан шүү дээ. Уучлаарай та дахиад хариулах хэрэгтэй байна. За би энэ асуултанд байгууллагынхаа дарга хамт олоноо хүндэтгээд зогсож байгаад хариулъя. Уучлаарай та заавал ч сууж байгаад хариулах хэрэгтэй шүү. Тавга чи яас гизүү юм бэ? Хамт олоноо хүндлээ дараагийн дээр рестораны асуудал гизүүдлээ шүү дээ. Чочи төлөөлөгч хүлээгээд за бушуулаа. Бушуул тэгээ сууж байгаад хариулчаач тийм. Нэг хариулж уусаа хоёр хариулчихад юу болдгоо юм бэ? За ингээд үнэн зөв хариултыг сонсъё. За тавга бушуулаач чи ч ааш битээ тог гэж бодолтой хонгон цэцгэнд ор сууж ийн гэж бодолтой чи. За тэгээд хариулчихад юу болдгоо юм бэ нэг чи. Би даргыгаа сонирхож байгаагүй. Тэгээд яач нэ Хариулт худлаа байлаа. Хариулт худлаа байсан байж тээ чи. Хажил байсан байж тээ чи. Би буруу бодаагүй л биш тээ энэ. Хараад л байх шиг байсан нэг юм. Хажил байсан биш чи. За одоо тэгэхээр нэвтрүүлгийн маань хамгийн сонирхолтой, хамгийн эгзэгтэй үе гэж байна. Юу вэ гэвэл хамгийн сүүлчийн асуулт. Хэрвээ та энэ асуултанд үнэн зөв хариулах юм бол 100,000 доллар эзэн болно. Ингээд таны сандлын тохиргоог эцсээр нь тавилаа. Асуултаа анхааралтай сонсоорой. Та байгууллагынхаа даргыг насвараад
Тэгээд өөрөө мессен дээр нь очиж байгууллага хамт олноо дарлаж өөрийнхөө үзэн яддаг хүмүүсийг хөөж явуулж өшөөгөө авахыг хүсдэг үү гэсэн асуулт байна. Энэ үнэхээр $100,000 тэнцвүүц асуулт байна. Та надаас сая байгууллагынхаа даргаыг үхээсэй гэж оронд нь өөрөө даргуулад ажилчдынхаа дундаас дургу хүнээ